Замараас Сүлжнэрийн баяр гэдэг юм хүмүүс цуглуулаа явж байгаа. Сая гоё цэцэн бэцгээ авчлаа. Аннаасаа авчлаа. За ингээ нараас сүлжэртэй өгцөцгээ. Усан жиг юм хийж тавилаа да. Ой, старый такой дос, видишь? За өчигдөр ирчихнэ. За ярмаг дээр ирээд сүлжрийн гочоо цаг авчаа явж байна. Өглөө 5 цагт босоод одоо 6 болж байна. Байр хаагаад тамагаас өнөд авчлаа. Шөнө 2 цагт унцоо. Зурмууга болж байна. Тийм тэр нь болоогүй энэ болоогүй ингээд чат хариулсаар итэл. Энэ бичлээ өвлөөсөр итэл 2 цагт унтаа 5 цагт боссон. Би бацааруудээ. Ийм гоё хартай. Яа. За ингэ гоё шар үлээ мэдээж бэлцгээж байна. Цэцэг ингэ тавьсан. Тийм. Сүлжрээ мэдээж авах бэлэн боллоо. Ой, хийж За манайх ийм гоё бүжиг хийж байна. Сэтгэл. Босос сүлжрээ хүлээн гоё бүжиг бүжиглээ л. Сүйд ирсэн бас иймэрхүү мэдрэхгүйгээ боттоо. Ядрагт. Ийм мэдрэмжийг авч чадахгүй. Оо, байна чи хартаа. Дөвл таавар яг бүжиг юутай л ирсэн юм шүү. Мэдрэмжтэй. Ийм гоё. Баярын баярын. Баярын. Юу яж вэ? Би бичлэг хийж байна.
Авч зур. За ингээд гоё амралт руугаа сүлх шартаага явж байна. Манай хөргөс урдчиг хартаа. Нахан гоё. Сүлэгчрээ хүлээж авах гар ширээ мэрэг гэсэн. Ийм гоё том гэрвэ. Ингээд гоё. Одоо тэрний гоё дууг нь гаргачихвал гоё болно гэлээ. Одоо ийм гоё салат хийж өгтөө. Баярлалаа. Скотч өгөөд цаа. Ай бодлоо чинь бүдүүд хүмүүс. За ийм хөөрхөн юмнууд байна. Оо яа энэ дуу юм яагаад зогсож вэ? За дуугаа явуулах юм байна. За манайд ингээд бусцыгаа хүлээгээд ингээд гоё бэлэн болцгоодсон байж байна. Одоо ямар л хийж байгаа? Бүжиглэнгээ хоол хийж би. Бүжиглэнгээ ямар гоё юм. Энэ юу юм? Докторыг да. Яа. Хасуу манахаа. За гоё хоол идэлгээ чинь. Сайн оллоорой. хайртай хамт олон та бүхэндээ миний одоо хамгийн том хурц болсон. Сургуулийн компаниг эзэмсэн хэм алтан гартай сурлагч нар таанд бүхэндээ олон улсын сурлагчийн эрхийг хамгаалж ирэх баярын хүргье. Бидний нэг тас олж яваа. Тусдаа шилдэг ухаан болж дарыг хөгжиж байгаа. Айгуу сайн шилдэг ухаан тэгээд санал үнэхээр гартан байдаг яг халуун цэгтэр байдаг шүү гэдэг. За ингээ өнөөдрийн манай эрүүл мэндийн төвийн зөвлөгчөө Зөвшний баяр гоёлоо. Гэртээ ирлээ.